1, 2, 3, let's go! ARC podcast 4 маань эхэлж байна. За эхлээд ямар ч гэсэн эхлэхээс өмнө би юуны тухай ярихаар нэг бичлэг харуулад тэгээд эхэлчихье хөө. За. Юу н бичлэг надад харагдаж байна уу? Харагдаж байна. Харагдаж. Та нар энэ залууг харж ирсэн үү? Окей. Энэ нөгөө нэг ковидтай холбоотойгоор хүмүүс амар гэртээ олон балкон дээр ирэхгүйгээд тэгсэн чинь энэ залуу болохоор нөө Франц залуу байгаа байхгүй юу? 3 сард балкон дээр 7 метрийн зайд 42 км 7 цагийн хугацаанд гүйж тосгосон залуу юм байлээ. Тэгээд харин тэгээ энэ бичлэгийг яагаад үзүүлсэн гэхээр манай Монголд бас нэг ийм хүн байгаа тий. Та хэд маань мэдж байгаа энэ донд сууж байгаа. Тэгээд өнөөдрийн маань гол зочин маань Сумьясов. За тэгээ манай зочин хөтлөгчөөр Гэрэл Цогт. Тэгээд Тайвна бас хөтлөгчөөр орж байгаа. За манай Сумьясовын хувьд Японоос ирсэн. Тэгээд карантинд байх 21 хоногийн хугацаанд 4 м квадрат хотелийнхаа өрөөнд хамгийн дээд нь 14 км гүйжсэн. За тэгээд өнөөдөр болоод ерөнхийдөө Сумьясовын цөмөрөө туршлагаас гэртээ хэрхэн яаж гүйх вэ гэсэн сэдвээр ярилцсан. Энэ ковидтэй үед хамгийн ерөнхийдөө сайн боломжтой энэ ах шиг байна тий. За сайн байцгаана уу. Баярлалаа. Намайг энэ гоё подкастт урьж оролцуулж байгаад. Тэгээд би сая 10 сард Монголд ирээд карантинд ороод тэгээд өрөөндөө ер нь бол гүйсэн байгаа. Тэгээд тэр туршлагаас өнөөдөр ярилцах шиг байна. За гээд хэн мэн Сумьясов маань ерөнхийдөө гүйгээд хэр удаж байгаа вэ? Анх яаж гүйж гисэн тэрнээс эхлээд ярьцгаах уу? За би 2014 оноос эхэлж гүйсэн. Тэгээд 2014 оноос эхэлж гүйгээд одоо өнөөдрийг хүртэл ер нь бол гүйх одоо хүслээ ер нь бол архилгүй гүйсээр байгаа. Сумьясовын фэйсбүүкийг ухаас сууж исэн чинь хэдэн оны байсан бэ? Нэг 4 ах эгч нартайгаа дүүтэйгээ ахуулсан нэг дөрүүлээ нэг Японы сургуульд хэлний шалгалт, хөлний 4 төвшний шалгалт өгөөд гээд тэгээд тэрийг цаашаа унсан чинь ах эгч нар нас дүүнер нас гүйд юм шиг байлээ тий. Тэгэхээр танаахан гэрээрээ бөөнөрөө гүйж гин үү? Ер нь аав ээж нэг болоод спортын хүмүүс олоод нөлөөсөн үү? Ер нь танаахан яагаад бөөнөрөө гүйд юм бэ? Ер нь л нэг бөөнөрөө л гүйдэг бишэлтэй. Анх би гүйдэг байж байгаа. Тэгээ байнга ингээд энд гүйлээ, тэнд гүйлээ гэл дандаа гэрийнхаа нөгөө нэг мессенжер одоо групп дээр юм бичдэг оруулдаг байсан. Тэгээ тэрнээс хойш энэ 100 би нөгөө нэг Японд очиод дүүтэйгээ хоёлаа дүүгээ бас ер нь бол гүйх тийм уруу татсан гэхөө гүйлтэнд. Тэгээ дүү маань өнгөрсөн 6 сараас хойш гүйсэн гэхэд сард одоо 300 гаруй км гүйж байгаа манай дөө. Айгүй мундаг байгаа. Тэгээд дүү маань бол энэ жилээс эхэлж надтай хамтраад гүйж эхэлсэн байгаа. Тэрнээс бол бусд нь бол ер нь бол тийм спортын төрлийн тийм хүмүүс бол байхгүй. Ер нь бол ах эгч нар бол бүгд нэлийн тийм оюуны төрлийн тийм одоо ажилт төрөл хийдэг хүмүүс байгаа. Тэгээд ер нь бол бас гэр бүлээрээ нэлээд гоё ш тийш аялах дуртай. Мөн бас гэр бүлээрээ ууланд арих дуртай. Одоо үүний нэгээс нь гэх юм бол манайхан гэр бүлээрээ бүгдээрээ Фужи уул руу явж исэн. Японы Фужи уул гээд 3600 м 3700 м-ийн өндөртэй тийм уулаага. Нэлээд бас хатуу байсан бид нарт гэхдээ бүгдээрээ хамтдаа хичээгээд Фужи уулан дээр явж исэн. Карантинд байхдаа 14 км гүйсэн гэсэн
эхлээд ер нь яг толгой ирэх мөрөгтэй өндрөлөө тулгарч ирсэн нь ер нь яг хэдэн километрээс атайхан болсон бэ? Тий, ер нь карантинд байхдаа гүүхтэй эхлээд гүүхэд яг ингээд тойроод гүүхэд жоохон нөгөө нэг метр квадрат нь жижиг учраас толгой ирэх тийм шинж тэмдэг илэрчээсэн. Тийм болохоор яаж гүүвэл толгоогоо ирэхгүй айдайхан зөв гүүхэ гэж бодоод 8-ын тоо үүсгэж тэгэж гүүгээд ер нь бол дээдл нь 14 км хүртэл гүйжсэн. Анхны 2-3 өдөр бол 3 км, тэгээд дээшээ 6 км гээд цаашдаа ингээд нөгөө километрийнхаа уртыг ахиулаад байсан. Тэгээд нэг шинэ гүүгч болж байгаа манай нэг хэдэн найзууд бас юм асуухаараа гэж санал тавьсан юм аа. Нэг одоо шинэ гүйж байгаа хүмүүс чинь зүгээр одоо ингээд талбай дээр ингээд 3 км, 5 км анх сонсоод 10 км гээд бараг төсөөлөх буудгүй шүү дээ. Тэнгүүд одоо ингээд өрөөнд дотор 3-5 км ихээр одоо бидтэй бүр шал өөр юм боловч байгаа. Тэнгүүд хүмүүс яг хаанаас ийм гүүхт юм исчүүч мэдрэмжтэй нэг одоо инспирэшн ч ямар нэг юм тэг юунаас гарч яаж тэгэж яваад энэ тийм их шинэ гүүгчтэй гэсэн. Одоо тэр хүмүүс одоо яг нэг анх гүйж байгаа болохоор нэг 3-5 км аягүй хэцүү. Тэгээ тэрийг одоо дотор болох юм гэхээр бүр сонир хэцүү байна. Харин тийм бүр жижиг болсон доо. Тий. Миний хувьд ч гэсэн ялгаагүй яг анх нөгөө нэг гадаа гүйж сурсан учраас өвөл болохоор нөгөө гүүх дортой хүсэлтэд хөтлөгдөд би одоо уурд сурдаг байхдаа өрөөндөө өөртөө гүйлтийн замаар тавиад өвөлдөө өрөөндөө гүйдэг байсан. Тэгээд гүйлтийн зам дээр гүйтэл надад айгүй хэцүү санагддаг байсан. Анх нөгөө гадаа гүйгээ сурсан юм чинь дотор ингээ хүчил төрөгчгүйдээд 1-р там 2-р дөгөө нэг орчин байхтай байсан учраас жоохон тийм уйтгартай ч юм уу тийм болоо явчихсан. Тийм учраас нөгөө нэг хамгийн эхлээд гүүгээ сурчхаад тэгээд гүйлт гэдэг зүйлээс ямар гоё зүйлийг мэдэрч болох вэ гэдэг угаасаа нэг гүйдэг бид нар ч бүгдээрээ яг ингээл Google ирэхээр айгүй гоё тийм аз жаргалтай, айгүй гоё энергитэй, ишвчтэй болчтой шүү дээ. Тийм учраас сая би нөгөө карантинд ороод гүүхтэй бол надад бол ямар ч тийм нөгөө хэцүү зүйл тулгараагүй. Гүүх нь надад аз жаргалыг авчирдаг учраас бол шууд тэгэж гүйсэн байгаа. Ер нь бол өрөөндөө. Гэтэ заавал нөгөө нэг өрөөндөө одоо бусдыг дуурайгаад олон урт километр гүйе гэлтгүй өнөөдөр хөдөлгөөд 500 м гүйгээд маргааш 1 км ч юм уу тэгээд ахиулаад явах боломжтой. Аяндаа ер нь өөрөө ингээ гүйгээд ирэхээр айгүй гоё тэнцэнэсээ тийм гоё эрт хүчийг авах хаа. Тэгэхээр ер нь бол юу ч гэсэн гүйгээд эхлэрэй л гэж зөвлөмөрөө яг анх гүйж байгаа хүмүүстэй. Сумья сүхийн хувьд болохоор одоо ингээд өрөөндөө ийм олон километр гүүн гэдэг бол зүгээр нэг юу гэдэг өнөө маргааштай гүүнгүүтэй шууд ингээд бас гүйсэн юм бол биш шүү дээ тий. Гүйтэйгээ мэдээж маш олон жил гүйсэн тэрийгээ нөгөө зуршил олгосны ер нь дараагаар хийж байгаа бол зүйл ах тий. Тий. Тэгээд тийм яа цаашлаа таарсан. Тийм нэгдүгээр тань хайртагт ер нь бол яагаад гүүхээр алсан тий тухай өрөөндөө одоо бид нэр яагаад яг энэ өрөөнд гүүх гээд байгаа гэсэн тэр зорилгоо маш тодорхойлох хэрэгтэй хамгийн эхлээд зөв тодорхойлох хэрэгтэй тий. Тэгээд ямар нэгэн зорилготой байх юм бол аяндаа та угаасаа за би угаасаа ингэж гүүх хэрэгтэй гүүвэл надад ийм ингээд ийм хэрэгтэй юм чи гүүх хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээд гүйж эхлэх хэрэгтэй хаа. Хин Сумьясагийн дахиад нэг подкастын биш нэг юуг нь постыг харж исэн чинь хүргэн ахыгаа дагуулж гүйлээ гэсэн нэг пост байсан. Тэгээд би сонирхож асуумаар санагдаад хүргэн ах нь одоо цаашдаа гүйж байгаа юу? Хүргэн ахыгаа анх нөгөө нэг би ингээл ороод ингээл гүйлээ тэр үедээ нөгөө нэг баг хүргэн ахыгтайгаа хамт амьдардаг байсан. Тэгэл гүйлээ ингээл гарахаар чи одоо ингээл хаа шүнж гэсэн хитэн цагт хамаагүй хичээл ажиллаа таарсан ингээ ядрахгүй ингээл өөрийгөө зовоогоод ах ингээл манай гэр хавгаас яг тэгдэгээс ахгүй. Тэгэл үгүй би хамаагүй гарчгүй лээ гэх. Тэгээд яг тэр үед манай баг эгч маань Монголд ирээд төрхөөр ирсэн байсан. Тэгээ хүргэн ах маань хүргэн ахтайгаа дүүтэйгээ бид нэр байж байгаа. Тэгээд ахыгаа бүр ингээд шарцраагаад ороод хоёлаа хамт гарчгүйгээд тэгээ ах манаас яг тэр үед яг ингээ араас ингээ гүүгээд гүйж ахтаа нилээ ингээ эцээд тэгээд нөгөө эрэхтэй надаас ах хүн чинь бас нөгөө нэг
хоцорч талахгүй гэл яг амар хөөрхөн амар итгэдэг гүйсэн. Баярлаа. Урд нэмэгтэй өгнүүд агцсан үед шүү. Арай Би ч анхны гүйцээс яг л хөөрхөн даалаад гүйтсэн. Тэгээд ер нь л гэхдээ яг тэрнээс хойш ах маань бол яг гүүгээгүй юм нэг хэлээд. Үгүй Мосын суртал хижраац. Анхны дээр жоохон хашгирсан байж магадгүй. Тэгтээ хашрахгүйгээр бас одоо тогтмол гүдэг болсон нэг хүн хажууд нь сууж ийн нэг нэршилтэй залуу. Яа, Тийм. Гэтэл юу бас анхны бүрт хэцүү байсан тий. Ганаа би анх урд шууд нэг ууланд 17.5 км үгээд урд эмхтэн уу яваад байдаг. Нөгөөдхөө гүйцэтгэв тэгээд араас нь тэгээд зүтгээд байдаг. Хөлбөл холгцсон мөртлөө зүтгээд байгаа шүү дээ. Бас нэрээ одоо л тэгээд дутгал юм. тэгээд Тийм байна л да. Сая сумагийн ярьсан бол яхад бол юу юм бэ те. Одоо ер нь бол одоо сая ахын жишээлбэл авахд нэг анхнаасаа хамаагүй хүчилж ирэхгүй ч юм уу ингэж яахгүйгээр зүгээр ихний ээлжин зүгээр бага хэмжээгээр ойрхон ингээд гүгээд хөвшил болгоод амьдын тийм ингээд хөвшилгүй болгоод тэрнээсээ ингээд кайф мэдрээд ирэхээрээ аяндаа өөрөө ингээд тэрийг ахиулаад тийм устдаад юм яа юм шиг байна шүү дээ. Энэ бол тий, ер нь аль тий. Юунд карантинд чи 14-21 оноо. 21 онсон. гарч ирээд дахиад карантинд орчлоо шүү дээ. Тий, ер нь бол миний хувьд 2020 онд ирчихээрээ карантин байгаа. Нэг яриад таслаад шүү. Харин тийм байна. Миний Миний хувьд би ер нь 2020 онд ирчихээрээ карантин байгаа. Би Бүггүйсэн юм. Тэгээ би нөгөө юу яасан энэ 2020 оны 1 сард би урд хятад сурж исэн. Тэгээд 2020 оны 1 сард өвлийнхаа хамаарал дээр гэр бүлийнхэн руугаа Японд очсон байгаа. Тэгээд очоод нэг 2-7 хоног байх төлөвлөгөөтэй байж агаад тухайн үед шууд нөгөө корона гарлаа гэж шууд Японд тэнцэнэ 20-нд орсон байгаа. Буцаад явж чадахгүй. Тэгээд ерөнхийдөө 20-нд байж агаад онлайнаар диплома хамгаалаад тэгээд яг диплома хамгаалж дуусчаад нийлээ ер нь бол онлайнаар диплом холын зайнаас диплома өөрийнхөө одоо 3-4 жил хийсэн дэр судалгаагаа ингэж танилцуулна гэхэд нэлээд тийм сэтгэл зүйн тийм бас нэг тийм хүнд төвшөнд байсан. Тэгээд ерөнхийдөө одоо диплома хамгаалчаад шууд би гүйж хэлсэн байгаа. Тэгээд би одоо 20-нд байгаа хэдий ч одоо хятад руу ч юм уу Монгол руу ч юм уу явж чадахгүй байгаа хэдий ч би яг за яаж тухайн үед өөрийнхөө сэтгэл зүг стрессгүй гоё нэр эерэг байдлах вэ гэж бодоод яг диплома хамгаалчаад нэлээд тийм эрчтэй гүйж эхэлсэн. Сардаа ер нь 250 км-с дээш гүйсэн байлээ. Өнгөрсөн одоо зуны үзэлтүүдийг харахад тэгэхээр 2020 он бол миний хувьд тэрчгээрээ карантин байсан. Гэтэ карантинд байна гэд би ямар ч байсан тэгээд нөгөө ийм миний ажил бүтэхгүй байна юм байна гэд ураад суулгүйгээр хэрхэн яаж карантины хугацааг зөв үр дүнтэй өнгөрүүлэх вэ? Эерэг байх вэ гэд гүйсэн байгаа. Тэгэхээр би ер нь бол гүйлт нийцэл нэлийн тийм өөртөө тийм ирч хүчийг бол аваад нэлийн тийм 2020 оныг зөв өнгөрүүлсэн байхаа гэж бодож байгаа. Өөрийнхөө яг нэг карантин үеэр одоо юу гэдэг чинь бид нар за ингээд ковид гарчлаа одоо яана гээл элдв толоо юу гэдгийг тэгээ сөрөг мэдээлэл одоо авахгүйгээр харин чи нэг хаалга хаагдах нөгөө хаалга нэгдэг гэдэг шиг харин ч карантиныхаа үеийг бид нар одоо хэрхэн тэ зөв өнгөрөөх үү гэдгээс бодох нь айгүй чухал юм шиг байгаа нь тэ. Тэгээд зарим хүмүүс карантины үеэр болохоор юу уншиж байгаагүй номоо уншина гэж юм. Шатан дээр дасгал хийж байгаагүй хүмүүс шатан дээр хийж юм. Гэцэрч бас нэг шатан дээр гүгээд байлаа. Гүйж үтсэн. Энэ нэг дээр гэтгэж зочин хэлэгчээр орно гэд би нөгөө бэлтцсэн байгаа одоо ойр дээрээс гүгөөгүй юм бол. Тэгээд нөгөө бас энд нэг оролцсон гэд
эртээ нэг гүйж бас оролдож үзсэн. Тэгээ шатан дээр нэг гүйж үзсэн. Ер нь нэг өөрөө бас нэг гүйж үзээд мэдэрчээд бас оруулах гэж бодоод. Тэгээд нэг үзсэн байгаа. Тэгээд миний хувьд бол эрт гүйхт бол аюу гоё байсан л та энэ ингээд тоо эргээл тийм байлээ. Хин сумэгээл чи тэгэхээр нэг нөө сумэгээс чи ингээд нэг маршрутаа өөрчлөөд ингээд 8-ын тоо ч юм уу эсвэл буцаж эргэж гүйж мүгээд нэг болдол юм лээ. Гоё юм байлээ. Ер нь бол таалагдсан. Орцонд болохоор манай орц айгүй юм юу байхгүй. Шаттай хэсэг айгүй юм одоо өксүүр мөртлөө юм жижиг орон зайтай. Тэгээд нөгөө нэг агаар айгууд тутмагл хийсэн л та хавг цонхнууд наалттай. Тэгээд 15 давхарлаа нэг 3 удаа гараад буухад нэг амсгаад авчтаа нүдээр хийж хэлээ. Тэгээд агаар тутагч чинь яг мэдээ тэгээд өрсөн нэг 2 м харах хэрэгтэй гүйсэн. Тэгээд энэ тал дээр нэрээ сумьяас шатар гүйж үтсэн байсан шүү дээ. Тий. Ер нь бол эхнийхээ 7 хоногт л явж байгаа. Сайн нэг яг карантин дээр би бас гүйж эхэлсэн. Чамаас нэг асуулт байгаа юм. Шатар гүйсэн байсан. Тэгээ нэг шатар гүйхэд чиний хувьд болох миний хувьд бол одоо ингээд нэг нь ер нь бол хөл гоё мөрөө бол нэлээд сайн орд юм билээ. Энэ гоё бэлтгэл маягаар амар удаан биш те нэг бид нар 10 км гүйдэгшгээ биш зүгээр нэг 5 км 2 км ч юм ингээ бэлтгэл маягаар ингэж гүйвэл би хурдан халаад хөс хараад гоё хөлмөл гоё орд юм билээ. Миний хувьд бол давуу тал нь тэр сул тал нь болохоор нэг агаар давчаа болохоор бас тэмх байсан л та. Тэгээ хүмүүс бас орцсон тамхи юм татсан тэр нь шүү дээ. Тэр яг тиймэрхүү асуудал байсан. Тэгээ чиний хувьд болохоор орцсон гэж үзээд давуу болон сул тал юу байсан бэ? Тий, ерөнхийдөө тэгтээ нөгөө нэг ямар ч зүйл дээр яг нөгөө анхнаас нь эхлэхдээ багаас нь гэдэг хэлсэн шүү дээ. Яг энэ зарчмаар би бас анх ингээд 16 давхарлуу анх 3 удаа гарч ирсэн бол маргаашнаас нь 4 удаа тэрний маргаашнаас ингээд 5 удаач гэдэг юм ингээд гараад байсан. Тэгээ эхний 3 хоногт бол нэлээд тийм хөл хөндөртэй булчин нэлээд өвдсөн. Тэгээд булчин өвдөд ахаар ингээд яах вэ гэж бодсноо. Ер нь бол ингээд дахиад ингээд гүүгээл ах юм бол ер нь өвдгөө багасах байх гэж бодоод тэгээ ер нь л өчигдрөөс хойш миний булчин ерөөсөө өвдөхгүй байгаа. Эхний 3 хоног бол нэлээд тийм хөндөртэй бараг алхахад хүртэл ингээд пацхнаа л жоохон боловсон байх шүү дээ. Миний хас жоохон боловсон ирсэн шүү. Тий. Тэгэхээр эхэндээ болорсон ч гэсэн ингээд хийгээд ах юм бол болох байхаа. Тэгээд бас яг тэр нөгөө нэг орцны агаар гүйжүүдэл дээр бас яг санал нэг байна. Тэгээд манай яг байр нөгөө зарим давхар нь цонхоо онгорхоос учраас арай гайг байсан. Тэгээд бас тэр тамхины асуудал бас нэлээд надад хэцүү санагц. Өөрөө нөгөө тамхи татдаг болохоор бүр яг гүйж авах хугацаанд би 2 удаа тамхи татчихсан хүмүүстэй зөрсөн. Тэгээд эхнийх дээр нь би чимээгүй явснаа. За би дараа нь тийж бацахгүй би хилж ижэл ингээд бас энэ хүмүүс ч орцондоо тамхи татгаа багасган штэ гэж бодоод аргих дээр нь бүр эмхтэй хүнтэй таарсан. Тэгээд би нөгөө нэг жоохон ингээд муухаар хэлхий оронд уучлаарай ингээд гүйж байгаа ингээд ийм учраас ингээд бас тамхины хуйлтай штэ орцондоо бити тамхи татаач гээ айгүй ил дээр хэлсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш тэр ихтэй бол таараагүй. Тэгээд ер нь бол тийм гэтээ одоо хүмүүс бас үзэж байгаа хүмүүст хэлгээд орцондоо бити тамхи татаач гээл гэж хүсэж байна. Харин тийм ээ. Одоо ингээд нөгөө тэр чинь болоод бас ам нэгтэл болчиход байгаа байхгүй тий. Одоо манай орчин ч гэсэн заримдаа хай нэг хүн татхаар ингээд яг хаалгаар ороод ирээд өмсдөд байгаа байхгүй юу? Сая тэр одоо нэр шатар гүөхийг ярьсан юм чинь нөгөө нэг шатар гүөхч гэдэг нэг залуу дэлхийн рекорд ивсэн юм билээ шүү дээ. Сая хэдхэн хоног өмнө 40 байсан уу? 50 явах байлоо. Тийм байсан. 50 оны бас энэ бас ингээд нэг төрөл болоод бас байт юм биш шүү дээ. Дэлхийн рекорд. Тэгээд би нөгөө нэг Strava дээр постлсан чинь нэг хүн нөгөө миний одоо постуудыг харж байгаа өчигдрийн постн дээр лөө фейс айгуу сайн байна гэхээр би бас айгуу баярлсан. Яг ийм шатар гүйдэг спортын төрөлд бас нэг ийм фейсийг нь мэддэг тийм хүн байгаад надаа миний Strava дээр тэгж комент хийцаалахаар бас нэг шин төрөл юм байна шүү. Шин зүйл оролдож үзэж байгаа юм гэдэг айгуу гоё. Баяртай болж асуу. Цамхаг гүйлт холбоо гэж байдаг ах шүү Монголд. Ямар гүйлт вэ? Цамхаг гүйлт холбоо. Тэрний холбооны хүмүүс цамхаг гүйлт холбоо. Бас байт юм уу? Цамхаргуу дэшиг. Тийм холбоо байдаг санаж байна тий. Тэгээд харин сая тэр бас тэр чиг дэлхийн хэмжээний тийм
рекордтой тэгж бүгд хүмүүс байт юм билээ. Сая гээд нэг залуу дэлхийн рекордыг бичээлээ. Тэгээд ингээ хараад хад гүйлтийн маш олон төрлүүд байгаа шиг юм тий. Одоо коронавигоос болоод бас гэрийн гүйлт гэдэг төрөл гарч байна. Ханы гүйлт гэх тий. Одоо тухайн гэр төртөөр хэрдэг. Одоо гэрийн гүйлт нэрээсээ гэр гүйлт гүйлт. Гүйлт гэдэг шиг. Нэг юу аа. Нэг яриад ингээд тусдаад байх юм. За. Тэгээд нөхцөл байдлаас шалтгаалж одоо гүүх спортоо хаяхгүй тулд бас нэлээд олон төрлөөр ингээд яаж ах шиг Гэсэн зогсож чинь гэсэн үг шүү дээ. Энэ бол одоо байгалийн жамаар одоо харин тийм. Одоо цөмөрөг хөл ороод ингээд тавьсан гэдээ бас гүүхгүй хөдөлгөөн ихгүй юм гэдэг чинь сэргээгээ бид нараас тархлаагаа унгаад байгаа шүү дээ тий. Тэгээ ядчил нөгөө гүйдэг хүмүүс чинь байнгын нөгөө хөдөлгөөнтэй байсаар хагаад гүүхгүй нэг хоног ч юм уу 2 хоногоор л ингээд амар ингээд цаанаас ингээд яг тийм тий. Тэгээд тэр гүүхгүй болол ёо тэгээд өстө нэрээ стресстэй л юу баг гэрийнхэндээ бараг цаар дуурай гарах гэдэг нэг тийм байгаа шүү. Харин яг тийм мэдрэмжтэй. Гэтэ би бас ингээд нөө 3 сард бас нэг юм орчуулж оруулж исэн юм билээ. Тэгсэн чинь энэ дээр юу вэ гэхээр нөө ковидтай холбоотойгоор одоо цөмөрөг гадаа ингээд хэрэг ковидын үед ингээд гүүх юм бол ингээд гинэ алхаж аваа хүмүүс бол 4-5 метрийн зайтай хэрэг салхитай байх үед гинэ салхигүй байх үед бол 1-2 метр бол окей гэж байна. Салхитай байх үед 4-5 метр зайтай байвал зүгээр. Хэрэг гүйж байгаа тохиолдолд бүр 10 метрийн зайтай явбал зүгээр гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь дугуйчид хоорондоо дор хаяж 20 метрийн зайтай байх юм бол энэ ковидын нэг вирус тарахаас ингэж байт юм байлээ. Тэгэхээр бас цөмөрө ковидын үедээс нөө олоолаа гадаа гүүх хитий цөмөрө тархлаагаа нэмий гэж байгаа оловч бас нэг бас сайн шийдэл биш. Тэгэхээр одоо үед бол гэртээ гүүх хамгийн бэст нь л болоод тах шиг байна. Тэгээд сумьягаас юу гэж асуух гэдэг аа гэхээр би бол гэртээ гүй гэд ерөөсө төсөөлөхгүй байгаа байхгүй юу? Үнэхээр байгаа байхгүй. Би яаж одоо өөрийгөө итгэвчүүлэх үү яах вэ? Тий яг нэг хамгийн эхлээд нөгөө нэг одоо та гэрийнхэнтэйгээ байдгүй тий би яг нөгөө карантинд авах хугацаанд яг ганцаархан нэг өрөөндөөс болохоор хин нэгнийхээ одоо тохыг алдагдуулах байдэргээ санаа зовох зүйлгүй өөрийнхөө хөслөөр дураараа ингээ гүйжсэн. Тэгээ яг гэртээ ирээд бас гэртээгүй яа гэд гүйж ихэлсэн чинь нөгөө ингээл хажууд ээж аав суугаад зурагт үзээд авчих ингээл ордоор нь гүгээд авах юм уу эсвэл бас нөгөө нэг доод давхрын айл гэл бас нэлээ олон зүйлд санаа зовсон яг үнийг хэлэхэд тийм болохоор шатан дээр гүйж эхэлсэн байна. Гэтэ ер нь л тий гэртээ ганцаараа байдаг тэгээд нөгөө нэг ер нь өөрийнхөө хүсэл сонирхлоор ингээ гүйяа гэх юм бол болохгүй зүйл байхгүй хаа. Тий гэтээ бид нар ч бас яг нөгөө нэг бусдынхаас ирэх ашиг бодохгүй бол болохгүй шиг санагдаад. Гэртээ тий сумьяттай гэртээ гүүхтэй хөл нөцгөн үү эсвэл пүүцтэйгээ гүйж гинэ. Ер нь бол гэртээ гүүхтэй пүүцтэй гүйсэн дээр юм байлээ. Хөл нөцгөн гүүхэл нэлээд хөлөнд айгүй муу нэгдүгээр. Тэгээ хөлийн уул айгүй тийм хатуу болгод юм байлээ. Ингээ хөл нөцгөн гүйгээд ахаа. Тийм учраас аюу гоё гэрийнхаа одоо жим дотор өмсдөг пүүзэж юм уу заавал тийм ер нь бол зориултын пүүцтэй гүйсэн дээр ахаа гэж бас нэг аахгүй ч хүмүүстэй зөвлөмөр байна. Тэгэх юм бол ядаж нэг хөлнчин саппорт өгөө тэгээд үлми дээр ингээ гүйгээд ах юм бол нилээ. Тийм одоо итгэвтэй гүйгээд авах хаа цааш та. Би яг нөгөө карантины хугацаанд хамгийн ихний өдөр нөгөө хөл нөцгөн гүйсэн байхгүй юу? Тэгээд нилээн хөлийн уул нилээн өдөөд өвчөө ороод тэгээд бас нэлээд арьсан тийм хатуу болцсон. Тэгээд гитаа санаж байгаас бид нар нөгөө нэг баг бахта нөгөө нэг мессенжерээр хоорондоо харьцдаг байсан ш. Тэгэхэд би нөгөө хэлчихсэн ш. Яг материал арьс шиг боллоо миний хөлтэй. хөл үцгүүхээр хөл өвдөд байт юм байна. Уул өвдөд юм. Тэрнээс ш давгээ гэж хэлчихсэн ш. Тий. Тэгээд маргаашнаас нь пүүцдэг байсан. Тэгэхээр ер нь л анхгүй ч хүмүүстэй хэлэхэд пүүцдэг өрөө гэж зөвлөмөр байна. Аха. Бас нэг ийм нөгөө нэг төрөл гэж нөө хөл нөцгөн гүйдэг тийм гүйлт бас байдаг ш тий.
тий barefoot Тийм run байлээ. Barefoot марафон гэдэг. Тэгээ тэр чинь одоо бас нэлээд бас эрч хүчээ аваад байгаа юм шиг байлээ. Нөгөө Богдхан уулын марафон түрүү жил бидэд орсон чинь тэрэн дээр бас хөл нүцгэн гүүгчнэр гэдэг тустай гүүгч. Тийм нэг ахыг харсан байх шүү. Тийм хөл нүцгэнгүүдийг ахыг дагдаг байхгүй. Тэр ах бүр ингээд бүр хөдөө ингээд өвсөн дээр чулуун дээр хүртэл ингээд хамаагүй хөл нүцгэнгүүдийг би бүр яаж ингэж гүйдэг вэ гэж. Тэгээд Монголд ч манайх ч бас тийм гадаад чиг тийм зам ам гоё цэвэрхэн юм биш үү? би яг тэр Монгол хэлгүүдийг ахыг дагдаг байхгүй. Үнэхээр мондаг юм байлээ. Тэгээд Япон байсан уу? Хүн яг үгүй Монгол ах байсан. Бүр хөл нүцгэнгүүдийг. Хин нэг ах байдаг шүү дээ. Сонирхоод байдаг ах шүү дээ. Юм лөө. Мохойр ах. Хаан байдаг. Хамтдаа алах тий. Хамтдаа алах сая. Тий. Би яг тэр нөгөө нэг голын хажуугаар тэгж гүйжсэн бичлэгийг харж ирсэн аахгүй. Тэгээд хөөх ямар мундаг юм бэ гэж. Мохойр ах шүү. Тэр эмэгтэй хүмүүс нэлээд. Момо. Тэгээд ийм асуулт байна бас. Сумьягаас нэг одоо жижиг гэртээ юм уу тийм жижиг орон зай хүүснэр Мохойр ах гадаа гүйснээс ялгаа юу вэ? Илүү калори шатааж гин эсвэл илүү одоо нэг гарч орж хувцснаар ихгүй болохоор илүү одоо агаар магаар салхихгүй болохоор илүү амархан байна уу? Улаах учраас эсвэл одоо чамд яг төрсөн яг дотор гүйсэн гитэг гүйсэн төрсөн яг тийм өөр өрмөц мэдрэмж тийм юу вэ? Өөр ер нь тий хүчил төрөгч нэлийн бага болохоор илүү хөлөргөөд илүү нөгөө нэг калори шатаж яж магадгүй яг сайн хэлж мэдгүй юм. Тэгээд тийм болохоор яг нөгөө цанхаа онголгоод гүйсэн. Тэгээд амархан талан гэх юм бол бас заавал нөгөө нэг хуцаа солиод байна гэхгүйр одоо эмэгтэйчүүд бид нар чинь шууд нөгөө нэг хизээж нөгөө брата шаад эдэргүй жигд айгүй амар. Тий ер нь айгүй гоё тийм нөгөө өөрийнхөө хөснээрээ ингээд яг л өөрхөөс одоо намайг гадаггүй жахаж хүн харж байгаадаа ч гэдэг юм ядаж ингээдгүй ш. Тийм байхгүй айгүй гоё чөлөөтэй байсан. Тий надад тэр нь тгий санагдсан нөгөө одоо өвөл ялангуяа нөгөө гадаа ингээд гүйштэй тэгээ ингээд хаанч гүйх юм тий одоо хэрэг хориогоо байлаа гэж бодъё л да. Тэг гүүчээ ингээ хөлөрцсөн ингээл гадаа хүүтэн тэгэл гинт салхилах ч юм уу засаа шавш юм тийм болно штэ. Тий ямар нэг одоо тэндээ орон тийм байхгүй тий яг ингээ дотроо ингээ сайхан дулаахан тэгээд шилбэцгээс төснөрэй гэж байна. Тэрнээс илүү гоё санагдсан л та. Тий. Тэрний хөл шатаалтал дээр харин шатаад гэж магадгүй тий гэж бодож байна бас. Илүү. Тий нөгөө нэг хүчил төрөгч нөгөө нэлийн баг учраас магадгүй л гэж би бодсон. Нэлийн илүү айгүй их ингээд нагуус тусны дараа одоо ингээд бараа юу шорт хоёр маань ингээд машхаар амар бас гардаг байсан. Сумья хэр би бол ер нь бол анхгүй захтай бол ерөөсөө бараг 200-300 м гүгээл амар хөлөрдөг. Ер нь өөрөө л нэлийн тийм хөлөрдөг талны хүн. Тэгээд гүгээд ирэхээр яг одоо бол нэг 5 км-ийн дараа ч мөнгө хөлрөөд эхлэн. Гэтэ бол анхгүй захтай бол ерөөсөө 100 м ч хамаагүй гүйсэн хөлөрдөг. Нэлийн хөлөрдөг хүн. нэг өмнөх подкастн дээр Баатар болд ороод бас өөрийнхөө юмыг хэмждэм байлаа. Дотор өглөл тэгээд ийм нэг юм Сүмөрө тэрийг бас аваад өөрсдөө хэмждэг байвал бас амар зүгээр санагдсан. Ямар аппарат хэлээд ирчихэ? Санит байлаа таны төлөө. Ямар аппарат л би тэрийг Баатар болдоос сууж агаад нэг 50. Тэхийн болол ядчил Сүмөрө нөгөө нэг үр дүнгуудээ хэмжээд хахаар за гадаа гүхээр ийм калори шатаад юм байна гэдэг юм уу? Дотор гүхээр ийм байд юм байна гэ ядаж нэг харьцуулах юмтай бас болчих юм байна тий. Тийм ээ тий. Чингис хатан нөгөө биеийн ерөнхий үзэлтүүд булчингийн масса алдж гин үү, дотор хөө шатаж гин үү гэж харах юм байл л та. Гол нь. Хэлц гарч гин үү. Одоо бол ерөөсөө миний хувьд шалгадаг ганцхан л байд ч тэ зүүн өргөл рүү гарах цаг харж байгаа л. Тэгэл тэр минут агсан байвал сайжирч гин гээл. Тэр нөгөө хин ганаач дээрэн гардаг өрөөл мөн үү? Биш зүүн өргөл маа. Тэр нэрээ их тэнгэрийн амар гүйсэн байсан уу? Тий. Тэрийг нэр асуу гэж бодсон. Би ганаа ихчэр үнэхээр бахархсан. Үнэхээр уулаар гүйсэн ямар байна? Ярьжсэн шүү дээ хэдүүлээ цог. Амар гоё мэдрэмжтэйсэн. Би өөрийгөө хизээч уулаар гүйн гэж бодож байгаагүй. Тэгэл
яг Google яг ингээд оргил дээр нь гарч байгаа. Тэгээ буцаад ингээд Google яг доор нь ирэхээр би нэг хийчлээ гэж үдээ гэж бодоод үнэхээр гоё мэдрэмжтэйсэн. Миний бас яг нөгөө авж исэн гоё мэдрэмжүүдийн нэг маань тэр байсан. Үнэхээр баясан. Гоё тэнгэрийн жим гоё жим байгааз. Тэр өстө гоё жим. Аха. Гоё жим байгааз их тэнгэрийн жим. Тий, аюу гоё. Тэгээд бараг зүгээр ингээ харахад бараг ингээд яаж алхахдаг байна ч гэдэг. Ингээ харахад нэлээд жоохон тийм хэцүү газар ингээ өөрийгөө гүйж ингээд төсөлөхөр. Тий, амар гоё. Тийм экстрим юм шиг санагдаад. Манай өөрөнд одоо 6 минут ерөнхийдөө үлдсэн байна. Өөрийнхөө асуултуудыг асуугаад тэгээ Сумья минь хариулаа явуулчих хөө. Тэр нөө уулан дээр гүйсний дараа амар гоё мэдрэмж авсан гэсэн шүү дээ. Сумья бас нэлээ олон марафонуудад орж исэн байлээ тий. Японд орж исэн, 2 удаагийн нэг хагас марафонод орж исэн. Марафонд орсны дараа нөө барианд орсны дараа мэдрэмж авдаг тэрнээсээ хуваалцаж. Аль марафон хамгийн гоё байсан бэ? Ер нь яагаад? Тий. Би хятад нөгөө нэг first marathon орж ирсэн half marathon. Яг гүйж авах хугацаанд бүр амар бороо орсон тухайд. Аха. Тэгээд бороотой дуулаар тэгээд тийм шавартай газараар гүн гэдэг бол үнэхээр бас л яг нөгөө хүн болгоны хийгээд байх тийм зүйл биш байсан. Тэгээд яг тэрийг гүйж яг барианда орж ирэхэд маа найзаас үу гэл яг ингээд хүлээж аваад тэгэл бүр тэр мэдрэмжээс амар гоёсэн. Ингээд би 21 км-ийн энгийн марафон биш бүр тийм уулны шавартай тийм марафон тийм ингээд доос ачлаа штэ гээд. Тэгэл ер нь бол тэгээ гүйлт гэдэг чинь яг хүн өөрөө өөртөөгөө тулж харьцах. Тэгээ өөрөө өөрийгөө ялан дийлэх тийм спортчууд. Тийм учраас яг нөгөө нэг тиймэрхүү гоё уулан дээр гарсан, оргил дээр гарсан оргил марафонод дуусгасан мэдрэмж. Заавал тийм том гэлтгүй өнөөдөр би шатаар гүйсэн, гэртээ гүйсэн. Тэр бүхний арынх нь ингээ мэдрэмж айгүй гоё өөрөө өөрийгөө ялаад гарсан юм шиг айгүй тийм гоё мэдрэмжтэй байдаг. Улам цаашдаа одоо өөртөө итгэлийг нэмэгдүүлж өгдөг миний яг зөв. Гэцээ. За би нэг ийм асуудал асуулт. Нөгөө нэг одоо ингээд чи болохоор одоо гаргасан гүгс чим одоо би ихэд одоо гүүгээд нэг 4 сар 3 сар л болж байна л доо. Нэг сард нь бас гүйж чадсангүй. Бага тэмцээн оролтоо ингээд байхаарсан. Тэгээд чи бол бас намайг бодвол бас олон жил гүйсэн. Тэгээд бас нэг шинэ ер нь гүгж байгаа хүмүүстэй ихэд одоо чи бол 7-8 жил гүйсэн. Дээрээс нь одоо ингээд бас зөндөө олон төрлийн гүйлтэй шүү дээ гүйл чинь дотоо. Нэг бас хүмүүсээ өөртөө ингээд сонирхоод энэ гоёг авдсан шүү дээ. Одоо шатны сайн нөгөө ярьлаа шүү дээ. Шатаар өгсдөг гүйлт гэж бүр байт юм байна те олон улсын. Тэгээ ингээд гэртээ гүөх ч юм уу эсвэл ууланд гүөх. Зүгээр ингээд шулуун замын гүйлт. Чиний хувьд болохоор яг одоо мэдээж яг гүйлт бол гоё. Гэхдээ яг энэ төрлөөсөө чиний хувьд хамгийн гоё санагддаг хамгийн гоё төрөл нь аль гэж хэлэх вэ? Одоо уулын гүйлт юм уу? Яг тий уулын гүйлт болоод энэ шатаар гүгээд байвал дөнгөж л ингээд гүйж үдчихээн. Тэгэхээр шинэ содон зүйл болохоорс айгүй гоё санагдаж байгаа. Гэтэ ер нь бол зүгээр энгийн гүйлтэл хамгийн гоё гэж хэлэндээ. Тэгээд ер нь бол цаашдаа уулаар гүйх ч юм уу ингээд шатаар гүйх ч юм уу тэгээд донтож магадгүй. Тэнгэрлээ цог гүйнэ. Тий хүн өөрийгөө ингээд ялан дийлэнд бол долоом илүү ингээд илүү их давааг ингээд даван толохыг хүсдэг штэ. Тийм учраас тий яг нөгөө гүйж байгаа хүмүүс анхлан гүйж байгаа хүмүүст заавал нөгөө экстрим гэлэхгүйгээс заавал нөгөө хэцүү өдөр гэлэхгүйгээр эхлээд аягүй гоё өөрийн гоё гүйгээ сураарай гэж хэлээ. Тэгээ цаашдаа үндсэн гүйлтээ эхлээ сурчаад дараа үндсэн гүйлтээ сурчаад цаашдаа ингээд ахиулаад явж байна. Тий Тэгээд нөгөө гоё юм байна. Тий би гүйлтнээс эрэг бодлын эрхчлөөг мэдэрдэг. Гоё тий. Гэцээ сонсчихсан уу? Сонссон. Нөгөө дээрийн бас нэг үг нь үзсэн шүү дээ. Тий. Надад Сумьягийн за. Одоо хэлсэн энэ үг амар гоё санагдсан. Өндөрлөө. За тэгээд Сумьягийнхаа дараагийнхаа гүйлтэнд нь амжилт хүсье.
Тэгээд ямар ч байсан гэртээ тэгээ олон гүүх гээд над шиг чадахгүй байгаа хүмүүст гоё мотивашн болох ах гэж бодож байна. Тэгээ ямар ч байсан өнөөдөр гэртээ гүүгээд үзье. Ямар яах нь вэ? За. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа. Эцэдэ баярлалаа. Сумьяда маш их баярлалаа. Таймнагийн мэн жоохон сүлжээ унаад яриан сайн сонсохдохгүй байсан ч гэсэн бас баярлалаа гэдэг. Бүгдээрэнд нь маш их баярлалаа. Цаашдаа хамтдаа илүү олон гүйцгээ, илүү хамтдаа илүү олон километр, илүү олон тэмцээ, хамтдаа илүү олон гоё тийм дурсамж бүтээцгээе яалч. За. Баярлалаа. Өдрийг сайн. Баярлалаа.